Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо болон эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани хууль зөрчин иргэдээс үндэслэлгүйгээр 300 гаруй төлбөр авч байсан гэх ноцтой зөрчлийг илрүүлжээ. Энэ компани яасан вэхээр зэрэг хэрэглэгчдээс хууль зөрчиж үндэслэлгүйгээр үйлчлэгээний хөлсийг тогтоогоод ингээд жилд тэр бум 200 сая төгрөг авч байгаа. Тэгээ энийг бол 2012 онд эрчим хүчний зохицуулах хороо тухайн компанийн хүмүүстэй хамтарсан ажлын хэсэгт гараад энэ компани энэ үйлчлэгийн хөлсүүд үндэслэхгүй байна. Хууль зөрчсөн байна гэдгийг тогтооцсон. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн үндэслэлгүйгээр буюу хууль бусаар олсон их тэрбум гаруй төгрөгөө ямар нэгэн үр ашиггүйгээр зарцуулдаг байсныг ажлын хэсгийнхээ олж тогтоосон гэлээ. Жишээлбэл 2012 оны тайлан балансаар авч үзэх юм бол тэр бум гаруй төгрөгийг бас гадаад аялал жуулчлал, дотоод аялал жуулчлал тэгээд баяр ёслол амралтандаа ингээд зориулсан байна. Ингэж үр ашиггүй өрн тараа хийсэн ийм асуудал гарч ирсэн. Энэ талаар эрчим хүчний зохицуулах хорооны албан тушаалнаас тодруулахад энэ асуудлыг бид энэ 7 хоногт хэлэлцэн шийдвэрлэх болно. Асуудлыг эцэслэн шийдвэрлэх үед мэдээлэл болон тайлбар өгнө гэлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар орно. Ингээд энэ асуудал шийдэгдэнэ. Хэрвээ энэ асуудлыг ингээд хүчингүй болгох юм бол жилд хэрэглэгчдийн нуруунд дээр дарж ийсэн тэр бум гаруй төгрөг арилгах юм байна. Өөрөөр хэлбэл ийм нэг цаасаар ийм цаас үзүүлэл энэ дээр ингээд биччихэл ямар тач Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани захирлын дур мэдэн хууль зөрчин гаргасан гих хэрэглэгчдээс 300 орчим төрлийн нэмэлт төлбөр авах тухай захирамжийг энэ 7 хоногт санхүүгийн зохицуулах хорооноос хэлэлцэн шийдвэрлэх юм байна.